Хай. Өнөөдөр 6 сарын 1 хүүхдийн баярын өдөр. Энэ бичлэгийг үзэж байгаа, сонсож байгаа бүх хүүхдүүдэд гал халуун баярын мэндийг хүргэе. Миний бичлэгийг хүүхдүүд бас үздэг юм аа. Үздэг шүү. Би тэдэн настай таны бичлэгийг үздэг гэд ер нь айгүй мессежчдэг. Гэхдээ тэгэл техник технологийн хөгжил дэвшлээс болоод одоо хүүхдүүд бол их хвчлэн богино хошин төрлийн хурдан сэтгэл хөдлөгдөг тийм commercial маркийн бичлэгүүд илүү их үздэг дээ. Гэтэ тэр дундаас одоо миний бичлэгийг онцолж үздэг хүүхдүүд гэвэл илүү ярианд фокуслдаг, илүү нам тайван гэх юм уу? Харж баясгаас илүү сонсож ойлгох сонирхолтой, дуртай тийм хүүхдүүд байдаг байх гэж бодож байна. Тийм болохоор яг одоо энэ бичлэгийг сонсоод байгаа хүүхэд бол түр зургийн хошин мэдрэмжээс илүү юмыг эргцүүлж бодох дуртай хүүхэд байдаг бах. Ер нь тийм зан ирээдүйд амьдралд их хэрэг болдог. За шууд нэг ухаантай энтер хичлэхгүй ч гэсэн ямар ч гэсэн сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй гэдгийг нэлдэгдэг. Тийм болохоор баяр хүргэе. Баярлаа. За тэгээд өнөөдөр хүүхдийн баярын өдөр юм чинь хүүхдүүдээ эгчин та нартай нэг бодлоо хуваалцъя. За ингэсэн өчигдөр би хүүгээ нэг юм хийгэтэх гээд тэгсэн чинь хүү маань хийж чадахгүйсэн байхгүй юу? Би тэгэнгүүт нь жоохон үглээ загинцээ. Өдөө том болчоод юм хийж чадахгүй байхдаа яадгийн. Өдөө хүртэл юу сурсан энэ төр гээд хүүгээ жоохон үгэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь хүү маань би хурдан том болмоор байна. Том болоод би наатаа чи хийгээ сурч шít. Хийж чаддаг болчихно. Би одоо зүгээр жоохон хүүхэд болохоор наатаа чи хийж чадахгүй байгаа байхгүй юу? Гэт өөрийгөө өмөрсөн байхгүй юу? За тэгэхээр та нар юу гэж бодож байна? Хүүхэд үнэхээр том хүн болохоор сайн хүн болчдгоо, мундаг хүн болчдгоо. За би хүүхдээ юу гэж хэлснээ хэлье за. Хүүхэд том болохоор шууд сайн хүн болчдгоо. Шууд мундаг чаддаг, мэддэг хүн болчдгоо. Хүүхэд багада ямар хүн хүүхэд байна? Том болоод тийм хүн болох магадлал хамгийн өндөр байдаг. Хүүхэд байхдаа магадгүй чадахгүй юм, мэдгүй юм зөндөө байж болно. Ямар ч асуудалгүй. Угаасаа тийм ч байна. Гэхдээ түүнийгээ мэддэг болох, чаддаг болохын төлөө сурч хичээх нь ирээдүйд тэр мундаг сайн хүн болохыг эхлэл байдаг байхгүй юу? Тийм болохоор том болоод амьдрал нь нэг гоё болчих юм шиг, бүх юм нь асуудалгүй болчих юм шиг тэгэж бодож мөрөөдөд ч хэрэггүй. Тэгснээс өнөөдрийн өөрийгөө илүү сайжруулах, тэгснээрээ өөрийгөө өөрчилж илүү сайн өөрийгөө бий болгоно гэдэгтээ итгэх хэрэгтэй. Гэтэ тэгэл би өөрийгөө бодсон ч гэсэн баг бахта одоо өөрийн сонголтоор олж аваагүй олон зүйлсд сэтгэл дундар байдаг гэсэн. Одоо жишээ нь гадна төрөх ч юм уу, арсны өнгө ч юм уу, бүр ар гэрийн нөхцөл байдал ч юм уу те. Гэхдээ ийм зүйлс ирээдүйд өөрөө хэн болоход ч маш багахан нөлөөлдөг. Хамгийн чухал зүйл нь хүний өөрийн хүсэл эрмэлзэл, түнлүү тэмүүлсэн хүч хөдөлмөр байдаг. Тэгээд зарим хүмүүс бас ярьдаг да. Хүний хамгийн чухал зүйл бол гэр бүлийн хүмүүжил, суурь хүмүүжил, аль эсвэл алин модноосоо хол ундгүй энтергээл. За тиймэрхүү үгнүүд бол бас яг тийм 100% үнэн зөв гэсэн үгнүүд биш. Хүн болгон ар гэрийн элэг бүтэн зөв сайн хүмүүжилд өсч чаддаггүй, тийм боломж байдаггүй. Хүн чинь ер нь алин биш шүү дээ. За яг орчны нөлөө бол байдаг. Гэхдээ хамгийн чухал зүйл нь бол хүн өөрөө хичээдэг, өөрийгөө бүтээдэг, өөрөө хичээж хүсэж өөрчлөгдснөөрөө ирээдүгөө өөрчлөх боломжтой байдаг. Энэ бол ер нь хүний амьдралын хамгийн том ойлгох ёстой зүйл. Зүгээр том болоод бүх юм сайжирчдаггүй. Өнөөдөр чи хичээж байгаа, зөвийн төлөө тэмүүлж байгаа бүх үйлдэл, бүх цаг хугацаа дандаа чамд ирээдүйд чинь сайныг, зөвийг авчирч яадаг. Тийм болохоор том болоод би супермен болчихно гэж бодхоос илүү өнөөдөр би хичээж байхад мэдээж би сайн л болно гэдэгтээ итгэж амьдрах хэрэгтэй. За одоо харин өөрийнхөө сайн сайхны талаар яриа за. Ингэсэн өнөөдөр би эмнэлэг ороод нөгөө нэг илүүдэл чингээ тасаг дээр цаг авсан бисээ
эхлээд эход үзүүлсэн Бамбай яхаа. Тэгээд эмчтэр орсон чи эмч ер нь миний шинжилгээний бүх хариунуудыг хараад ер нь хэвэн байна. Ер нь бүх юм чинь сайн үзүүлэлттэй. Ер нь хэвэн байна. Гэхдээ дааврын өөрчлөлттэй байна. Гэхдээ энэ өөрчлөлт бас тийм арга хэмжээ авах, одоо хагалгаа мэцэсэл хийх хэмжээнд ямар нэгэн им ууж зохицуулах хэмжээнд очоогүй. Зүгээр хинаад явж яхад болно. Гэхдээ ямар ч ихсэн өөрчлөлттэй байна. Тийм болохоор одоохондоо энэ Бамбайн дааврын өөрчлөлтийг айхтар ач холбогдол өгч ямар нэгэн байдлаар дарах гэж оролдохоос илүү одоо жин дээр ч анхааръя. Жингээ бууруулаад ирэхээр энэ Бамбай үзүүлэлтүүд чинь тогтворжин. Тэгэд яг Бамбайн дааврын үзүүлэлтийн яг чухал үндсэн үзүүлэлтүүд илт нэх ихэж багассан үзүүлэлтүүд алга ер нь хэвийн хэмжээнд байна. Харин нөлөөлөх нэг үзүүлэлт өссөн байгаа нь хянахад болох хэмжээнд байна. Тийм болохоор эхний ээлжинд жингчин бууруулъя. Одоо чи гэхдээ Бамбайн даавар ийм үзүүлэлттэй байхад дасгал хөдлөн хийгээд ч жин хайж чадахгүй, идэх юмаа өөрөө зохицуулж чадахгүй. Тийм болохоор би чамд Сема глютидгээд ийм жин хасахад тусалдаг тариаг санал болгож байна гэдэг чиг аахгүй юу? Тэгэл би бүр ингээл надад шууд ингээд тариа зөвлөчихгүйсэн бол би одоо өдөө хүртэл ингээл за мэдгүй надад л амар сонио эсэргүүцмэр шүү санагдаж байгаа байхгүй юу? Тэгэд би эмчээс угаасаа асуусан. Эмч миний биенд байгаа тэр өсөөд байгаа эсрэг битийн л зүгээр дарах эмчилгээ хийчээ. Тэр ингээд докторчжуул би өөрийнхөө хүчээр өөрөө ч ингээ хасчээ гэдгийгсэн баггүй юу? Тэгсэн чи эмч үгүй тэрийг ингээд дангаар нь буулгах боломж байдаггүй маа. Чиний одоогийн асуудал бол жингээ бууруулах. Мэдээч чи эмнэлэгт ирээ эртлээ зөндөө олон аргаар жингээ бууруулах гэж оролдож исэн байх. Тэр болгон ч үр дүн үзүүлсэн үү? Эсрэгээр улам нэмүүлээд байгаа үстэй. Одоо чи ийм нэмэлт туслах зүйлгүйгээр жин хаях боломжгүй. Тийм болохоор эмчин чамд энийг санал болгож байна гэдэг чиг аахгүй юу? Тэгэл би бас яг шууд надад тийм тариамаараа санал болгоно гэж юусоо бодоогүй за. Тэгэд амар юм тогтолсон сэн санагдсан. Тэгэд намайг төлбөрөө төлчөд ороод ирэхэд гэсэн байхгүй. Тэгсэн чи тэрний ачаад амар үнэтэй за. Нэг л тарай. Тэгэд бараг 600 сая төгрөг болсон байхгүй юу? Тэгээд жоохон ботсон. Гэтэ ер нь үзмэр санагцсан. Би ямар тэгэл дураараа аваад хэрэглэж байгаа юм шүү дээ. Хятадын одоо улсын топ эмнэлэгт яг энэ илүүдэл жингийн тасаг дээрээс эмчээр нь бүх шинжилгээг хийлгэж авч байгаа болохоор бас итгэл төрсөн. Тэгээд эмч надад хамгийн бага тунгаар тарьж өгсөн. Тэгээд энэ бол жин хасах тун биш. Ерөнхийдөө ажиглаж зогцож ийн үсгийг мэддэг тун гэдгсэн. Тэгээд сарын дараа дахиж ирээрэй гэдгсэн. За ярьж амцсангүй sorry. За bye bye.